Дартай явчихсан уу? Бэргэмэн. Чи чинь монгол хэл ойлгохоо байж хаа юу? Тэмүүжиндөө ч хүрсэн хүн болохоор тэрний хэрэг надад хамаагүй. Тэрнийг эргээд ирэхээр өөрөө уучраа ололцсон юм. Би тэрнээс айгаад байна шүү дээ. Юунаас айдгийг өөрөө яриад үз. Хада наадха гаргаад өгч. Та тэгвэл явчих та. Явцгаая. Жимин. Тэр их хөрөвдөлтөй харагдаж байна шүү дээ. Өшөрх мөргэж. Тэр биднийг 2 удаа хайж явсан хүн. Хүмүн жаахан өөдлөн мандахаар бас биднийг бараадан ирж байгаа юм. Тэр үнэхээр өшөрхмөр боловч Тэмүүжин хаанд одоо ганцхан энэ авах нь л үлдлээ шүү дээ. Хадана чи Исүү хатан дээр очиод дайртайг уучлаач гэж хаан эзнээс гуйлга. Мэдв үү? Мэдлээ. Өөрөө чинь Исүү хатан дээр явж уулзуулж байна. Исүү хатан дээр гинэ? Тийм ээ, тэр арга хөвийг олж магадгүй. Нэрэн чи би Тэмүүжнийхэнд үнэхээр муухай хэрэг хийсэн хүн л дээ. Гэхдээ Тэнгэрийн нэрийг барин андгаалахад би солон холдсон цагаасаа хойш тэдний хоромхон зурж мартаж байгаагүй шүү. Яагаад гэвэл миний цусаар боржхон овгийн ариун цус урсаж байгаа болохоор. Тийм болохоор би хоромхон зурж тэднийг мартаагүй л. Хоёулаа цуг явъя да. Исүү хатны ордон тэр байна. (1204) оны үл Тэмүүжний их цэрэг онон мөрөнд дэргэн ирлээ. Надад давхар баяр тохоогоод байна гэлээ. Нэгдэх нь мэдээж Хаян хааныг дарсан явдал. Хоёр дахь нь хайр сууж. За тааруулаад ир. За. Юу болоод нуугаад байгаа юм бэ? Би өөрийг ч нэг хүнтэй уулзуулахаар таалаа их баярлах байхаа. Тэгэл дээ. Би хэн болохыг нь харамаар байна. Хаанта. Та байсан юм уу? Та маш ялж яах гэсэн? Би тэрнийг хараад үнэхээр их баярлаж байна. Одоо миний өөд уулсан дөө Тэмүүлэнгийн сүнс нэг амарч байх та. Хаанта. Дартай хата босож үз. Та хоёр авгаач хүү хоёр болохоор уулзах үедээ тэгтлээ эсэрхоод юу их вүлээ? Хаан эзэн өөртөө ч уулзаад их баярлаж байгаа гэдгийг дуулаагүй гэж юу? Тэмүүж минь. Би хадан гэртээ очих болсон хүн. Би нүд анихын өмнөхөн хажуу хавирганда хамаатан содонгуудаа байгаасаа гэж хичнээн их хүсэж байна гэв. Яалаа гинэ. Чи хэлж ямаагүй биднийг орхиж явахдаа юу гэж бодож байсан хүн? Чи ван хантаа зүг халдсан хэлээдд над руу халдаа ирэхдээ юу гэж бодож байсан хэрэг? Алтан хужир та гурав намайг болж нурын ирэг дээр дахин мах хитүүлж бойлонгартаа усуулгаж байхдаа юу гэж бодож байсан байх вэ? Би Монголын Хятад аймгаас 4600 хүнтэй үлдчихээд байхад хэрхэн зүдэрч байсныг мэдхүү. Би өөрийг чинь яаж уулна гэж боддог байсан. Би тэгээд хонгос намайг хурдан өхөөс л гэж боддог байсан байлгүй. Дартай хаа хурдан босож үзье. Хаан эзэн өөрөөс ч уушлал бовл зүг тавьсан. Гэтэл та өөрөө өрөнд орчихсон юм шиг л байх юм. Яалаа гинэ. Би тэрнээс уушлалгүй холж байна. Хаанта. Бид ван хаанта зүг өвлжиж явхад Сингүн бидний хүрээг дайрах гэж оролдож байсныг санаж байна уу? Тэр бол Дартай ахын гаргасан санаа юм шүү дээ. Тэр таныг жаахан мэдээтэй байгаарай гэж сануулж байсан хэрэг юм шүү дээ. Та Сингүмийн хормоос наг мэдсээр өвлжөөгөө солин үуч байсан биз дээ. Хэрвээ Дартай ах байгааг бол та Сингүм жамуух нарт алагддгүй юм а гэхэд халзан илээтийн тулдаанаар тэдэнд гарцаагүй амиа алдах байсан юм. Нэрэ гэж юу?
Хаан та. Халзан илэтийн тулдаанаар Ван хаан таны араас мөрдөн хөөсөн бол Монголын Хяад аймаг бүр мөсөн баларх байсан юм шүү дээ. Гэтэл яагаад Ван хаан мөрдөн хөөгөөгүй гэж бодож байна? Дайртай ахал ятгсны хүчинд Ван хаан дайралтай зогсоож зэрэг авахраас хэрэг. Тэрний улмаас сая та хүчээс элбэх боломжтой болсон юм. Тэр бол боржхон овгийн ариун хэлхээсийг бодсондоо хийсэн хэрэг биш гэж үү тийм. Тийм биз дээ хаан та. Тэмүүж минь. Ах чинь хизээч хаан эзэн болох холын бодлоо өвөрлөж яваагүй юм шүү. Учир алтан хоёр намайг зусар муу үгээр толгойг минь нэргүүлсэн хэрэг. Тэгээд чи намайг хорж цагдсан хуралдаад оруулахын байчихсан болохоор хөгшин миний нэр нүрийг хийх газаргүй болгосон. Би залуу хойч сулан хар хэлгийн хүмүүсийн өмнө толгой хойд явах харахгүй болсон юм. Би өөрийн явсныг зөвтгөж байгаа хэрэг биш ээ. Энэ харин өөрөөс чинь уурчлалт ирж ирсэн хэрэг юм шүү дээ. Тэмүүж. Одоо ах нь үнэхээр өтлөөд байна. Чи харж хандах хөнгө өтөлсөн авга намаагаан харж үзээч дээ. Хэрвээ надад өтөл насаа тайван өнгөрөх газар нутаг цааж игвэл би өөр юу ч хүсэх юм алах. Тэмүүж. Чи зөвшөөрнө үсттэй. Та бостой. Би таныг үнэхээр хорсож байна. Авгахаа. Гэхдээ хичнээн хорслоо гэд би та гэж бүтэлгүй үгнийг мартаж эзэж чаддаггүй. Найман аймгийг эзлэн авснаар Тэмүүжний тал нутгийг ноёрхох гэсэн өнийн хүсэл хэрэгжлээ. Түүний их зэргийн тоо нэгэнд 10 төм хүрчээ. Нийт улсын хүн амч 1 саяыг даван гарлаа. Говийн ард олон овг аймаг хагаралдан байлдаж байсан даандажны хөл игнэгт тасарлаа. Дэлхийн хуурай газрыг тэр чигээр нь Тэмүүжин болон тэрний хүүхдүүдэд өгөхөөр шийдлээ гэж мөнх тэнгэр бидэнд айлдаж байна. Чингис хаанаар өргөмжлөе. Чингис хаан. Чингис хаан. Чингис хаан. Чингис хаан. Мөнхөх тэнгэр минь. Та түн бодис олон иргэнийг захирч бурхан халдун уулыг минь гэгэн гэрлэрийг ийгүүлж байна. Таны ивэлэр их Монгол улсын тулгар төр байгуулагдлаа. Чингис хаан. Чингис хаан.
Чингис хаан зарлиг болроо. Хэдэн 100 мянган жилийн турш тал нутагт олон эзэн солигдсон ноёрхож байсан боловч нэгдмэл байдлыг тэр болгон олж авч чадаагүй юм. Эннээс хойш их говийн өмнөд умрд Яохо голын гадна дотн Маруна Алтай нуруу хүртэл умар зүг он олон иргэд бултаараа бүгд хаан миний харьяат болцгоолоо. Зарилгийг ёсоор болгоё. Чингис хаан. Өвлөн үжинг их тагнад Бортужин улсын ихэд Есүгэн хулан нарыг баг хаттаар өргөмжлөө. Нийт улсын иргэдийг 95 мянгат болгон зохион байгуулж, Мэнлэгийг эхний 1000 ноёноор, Борчийг 2 дахь 1000 ноёноор, Мохлайг 3 дахь 1000 ноёноор, Орчийг 4 дахь 1000 ноёноор, Элугааг 5 дахь 1000 ноёноор, Зүчтэйг 6 дахь 1000 ноёноор, Хунаныг 7 дахь 1000 ноёноор, Хублайг 8 дахь 1000 ноёноор, Зэлмийг 9 дахь 1000 ноёноор томиллоо. Мэнлэг эцэг тэрний хүүхдүүд. Байна. Хаанта. Мэнлэг. Таавал талийнхаа эцгээс минь хойш надад үнэн цэлдэгсэн гавьяатан сайд билээ. Танаа эцэг жирхаа өгөн тайчуудын нүдлийг зогсоох гэж байгаад амиа алдаж байсан удаатай. Тав хоёрч гисэн улс байгуулахад хүчин зүйдэгсэн гавьяатан сайдууд. Танаа хүү Тэв тэнгэр, Бөө тэнгэр сахиуснаас миний хаан нарыг олж хүртээд. Танаа удмын үеийн энэхүү ач тусыг би бардахгүй. Эннээс хойш миний хажууд иргэд та сууж улсын хэргийг хилцэхэд оролцож байх болно. Түүнчлэн 9 удаа осол гаргавч хэлэлцэхгүй байхаар тогтлоо. Чингис хааны далаамт ачлалд мөргөе. Шинхээ утгаа. Сайд би байна. Чи Борш Мухлаа нарыг цацард оруулж өргөмжлөл сонсох юм ээ. Айлд. Шинхээ утгаа. Чингис хаантаа Борч Мухлаа нар булт биднээс их тусалж илүү зүтгэсэн гэж үү дээ. Та нар юундаа шалсан? Өлгийтэй цагаасаа би өндөр босхийг чинь түшиж өдийг сахалтай үгэн буурлуултлаа өөр санаа сонсонгүй өршөөлт чинь багтсаар ирлээ. Тийм биз дээ. Өдийг сагалтай гинэ. Чиний сагал Темүр дургаа юм биз дээ. Өглөө их та нар хөлдөө хэвтүүлж хүнжилдээ хучиж хөвөн адлаар хүмүүжүүлв намайг. Дэрэгдээ хэвтүүлж дээлдээ хучиж дүү мэтэр түшиж өсгөв. Одоо надад ямар соёрхлыг хайрлах вэ? Одоо ямар соёрхлыг хайрлахаа хэлж ажаам уу? Чи миний зураг дурдгүй биш үү? Өргөмөлдөө чамд өөрийн дүү нарын адил өмч ховыг олгоё гэтэл чи тавьчихгүй байгаа юм шиг дээ. За, чамд бүх улсын дээд зарах цолыг олгож 9 ослыг хэлтэрүүлэхээр болгоё. Би осол эндэл гаргахыг хүсдэггүй хөө. Тийм болохоор 9 ослоос хэлтрүүлээд ямар хэрэг байх вэ? Улсын дээд заргагч гэдэг чи өрдөн бэлгүүтэйгээ хийдэг бас ажил үсттэй. Залгийгтэй чи. Энийг хэмэндэ. Улсын дээд зарагч гэдэг чинь улсын иргэдийг засаж хүмүүжүүлэхэд надад туслах үүрэгтэй хүндтэй алам шүү дээ. Чиний тушаасан үгийг хэнчүүлээ өөрчилж болно. Улсын доторх хулгайг зээрлэж, худлыг мохоож, өхүүлэх ёстойг өхүүлж, яллах ёстойг яллаж байна. Заргыг шийтгэж тэрнийг хөх дэвтэрд бичиж, дэвтэрлэгтэн. Тэрхүү засаг хуулийг ургийн ураг хүртэл хэнч бүү өөрчлөгтөн. Олны заргыг шийтгэж, гавьяатныг шагнаж, ялтныг шийтгэн эд хөрөнгийг хуваана гэдэг чинь Нангадын улсын шансантай дүүж очихоор хэрхэн зэрэг байна да. Худаг шанс болж тээ. Урд хааны ишгт мөргөж. Чингис хааны далаамт ачлалд мөргөё. Мохлаа Борш нар хэрэгэм зэрэгэ хүртээрэ. Хаанта.
Борчоо. Би 16 таа. Чи 15 таа байхад тайчуудын гараас 8 шарга морийг минь салгахаар чи бид хоёр хамтдаа явж байж билээ. Тэр 8 шарга бол манай гэрийн гол амин зулга байсан юм. Чи бид хоёр хар баг наснаасаа нөхөрлөж хичнээн чиг зовлон жаргалыг хамтдаа туулгадаа. Эзэн сайдын журам гэхээс ахан дүүсийн сэтгэлээр барилдсан хамтад билээ. Хаантай. Мухлаа минь. Ван хаан гинт халдан довтолж гэр тэргээ алдаад хээр гадаа холцтойгоо унтаж байхад минь та хоёр эсгийгээр намайг халгалан тэр шүн хичнээн дулаахан унтулсан билээ. Гэтэл та хоёр тэр шүн ганц удаа зурм хийгээгүй шүү дээ. Энэ ачи чинь би хизээж мартдаггүй юм. Хаантай. Бид хоёр эзэндээ үйлчлэх үлийг л гүйцэтгэсэн хэрэг шүү дээ. Харин та журхан овгийн өчүүхэн бол намайг өдий зэрэгтэй өөд татсан их ачи чинь эцсийн тусал цусаа дуустал тэмцээч хариулж чадахгүй. Үгүй. Та хоёр намайг дагсан цагаас хойш цэргийн жаншны гоц авьяасаа харуулж зөөрлөшгүй эргэлгийг зоригтой тулдаж ирсэн. Ёстой миний баруун зүүн хоёр гар шиг минь байдаг байсан. Борчиг 2 дахь мянган болоод баруун төмөнгийн ноёнгоор томиллоо. Монголыг 3 дахь мянган болоод зүүн төмний ноёнгоор томиллоо. Та хоёр олон жанжтай тэргүнд байж 9 осол гаргавч хэлтрүүлэг хэрэг хийлээ. Хаан эзний далай хишиг төмөргий. Бостоо. Обла зэлэм зэв собэдэнара. Хаантай. Та дөр болоос миний дөрвөн хөлөг баатар билээ. Та бүхэн миний төлөө цэгийн чулууг цэгэр цэлийн усыг ширэгтэл байлдаг авьяатан сайдууд мөнөөсөө мөв. Энээс хойш цэрэг мордын хэргийг та бүхэн шийдэж байх тоо. Ная. Хаантай. Ная. Чи болоос хаан эзэнтэй чин үнэнч гэдгийг олон үллээр харуулсан тул чамайг гол төмний ноён Хаан эзний хишиг төмөргий. соргон шар хүүтэйгээ гараад ир. Хаантай. Та хоёр ямар хишиг үртмээр байна да? Миний үгийг ойлгохгүй байна уу? Танайхан миний амийг таргуудагийн гараас аврам тусалж байсан ачдаг бод билээ. Юу хөсөж байгаагаа хэл ихтэн. Хэрвээ хаан эзэн соёрох бол би чөлөө дард болмоор байна ха. Дархан эрэхтэй ард болох юм биз дээ. Би мэрэгдийн нутаглаж байсан сэлэн мөрний сав газарт нутаглан суумаар байна. Өөр юу хүсэх вэ? Өөр юу соёрох хон хаан эзэн өөрөө мэдэх том. Бэлгийн мөрний шүтийг үзтгүү хаа. Танайхан нутаг бэлчээрээ үеийн үед үрийн үрд эзэгнэн сууж чулуун зэвзэр зэгтэйгээ зөвшөөрөл авалгүй миний асар өргөн чөлөөтэй орж гарч байж болно. Та хоёр 9 осол гаргахад хэлцэхгүй дархан эрэхтэй болцгоод ол гэсэн үг. Хаан эзэн талархлаа. Дэржтэй ав өргөмжлөө сонс. Хаан Та болоос Хяд аймгийн бахархад олон удаа гавь байгуулсан боловч шан харамж хорж байсан удаа байхгүй лээ. Ялангуяа Балжуу нурын хөвөнд байхад та хамгийн анх настай жанжны нэг байсан. Гэтэл бид нар тахим ах идэж болонгартаа ус уусгаж байла. Танд 4000 гуруу иргэнэ захиран суух эрхийг өгөж байна. Гөрбэсүү хатан байна уу? Дард би байна. Журжтэй авгаа. Гөрбэсүү хатныг танд үйлчлүүлэхээр өгөө. Таны өтөл насны амьдрал тусдын болж байх туу. Хаантай. Гөрбэсүү хатан байна. Авир зангич нь голсон биш, ариун үзэгсэлэнч нь чамлсан биш. Өврөө дулаацуулж хөлөө хожуулсан өөрийн хатан чамайг их төрийн үйлсэд илт зүтгсэн зөрчдөөд энхүү соёрхол болов. Тата тонгоо. Хаантай. Тэрэнд 100 дагвар шивгчин 2 тогоочийг гарган өг. Болно үстэ. хааны хишиг төмөргий. Хаан эзэн талархлаа. Орж соёрхлыг сонсороо. Сайд би энд байна. Орчоо. Чи бид хоёрын урдын тохиролцоог олон хүн гэрчлэг баг. Тийм болохоор чамайг ойн төмөн иргэний ноён болголоо.
Чи яагаад талархахгүй байгаа юм? Хаанта би нэг л сайн ойлгохгүй байх шүү. Гэнэсээ болон байгаль нуурын олон ууг аймаг хараахан дагаар хороогүй байгаа шүү дээ. Би удахгүй зөчийг явуулан эзлүүлэн авах болно. Чиний эзэгнэн зүг томт болвоос их баян чинэлэг ард иргэдэй шүү. Хаанта та нэг хэргийг мартаад байх шиг байна. 30 гоо бүсгүй гэж юу? Иргэдийг эзлэн авсны дараа чи тэдний дундаас дуртайгаа сонгон авах тун болно үсттэй. Чингис хааны далайн ачлалд мөрөй. Миний дүү хөвгүүд болон ажуун алжийн хөө зэрэг эдгээр 9 хүмүүсийг алдан ургийн ван хэрэгмээр шагналаа. Тэд олон мянгад төмтийг харьяатан захирч байх юм. Мөн би өнөөдөр олон иргэн улсыг хураан авахд дарамгай гавьяа байгуулсан хүн бол намайг төрүүлсэн миний их мөн гэдгийг би онцлон тэмдэглэмээр байна. Өвгүүдийн ууган нь зөөч, дүү нарын одгон нь Тэмүг авилээ. Тийм болохоор ээж Тэмүгөө хоёртоо төмөн өрхийг шагнаж байна. Зөөчд 9,000 өрх шагнаж байна. Хамгийн эцэст нь барьтаа авах байна уу? Хаанта Алтан хужир нарыг би хэрхэн шийдэгснийг сонсноо. Намайг насан баг байхад тайчуудыг даган хайж одсон билээ. Тэгээд би та нутаглах болсон үед дагаар ороод татар иргэний дайлах үед цэргийн цаазыг дуулалгүй шийтгүүлээд тэрэндээ гомдон ван ханд дагаар орсон билээ. Хужиртай хамт иргэн ирэх үед цагаан тайшин хэлж байсан гэрээслийг санаж байна уу? Та бас монголчуудын өсөйг авч өрийг төл гэсэн эрдний сургаалыг мэднэ үсттэй. Би харин таны арай эрт цэхэрснийг чинь санаж нүднээс далд газар хол одохыг сануулan хөөж байна. Сайдыг хэмээ ойлголоо. Чингис хаан минь барьтаа уугыг ингэж шийтгэж болохгүй хаа. Гавьяа шийтгэл ялгамжтай байх ёстой болсоо. Чи битгий хошуу дөрөөд бай. Би таны томилсон улсын дээж заргач мөн биз дээ. Яхаараа энэ хэрэгт оролцож болдгүй лээ. Гэм нүгэл тохирсон ялзын моноолгүй яах вэ? Дарилтаа олон удаа гэм нүгэл үлдэж байсан. Гэхдээ тэр болгондоо гэмшиг харуулсаж хаан эзний алтан цацрын өмнө гэм нүглээ намжлан ирдэг. Гэмээ засах гэсэн ахмад хүнийг цээрлүүлээд байвал яахан өсвөр хойч үедээ үлгэр болж болох үлээ дээ. Тэгээд ч дарилтаа ах дандаа хаан эзний аюул тулгараад байхад дагаар орж байсан хүн. Тийм болохоор тэр нөхөр дайсныг ялгаж цагийн байдлыг дүгндэг хүн тул шийдэх нь байтугай шагнахан зүйтэй санагдаж байна. Хэрэггүй дээ. Надад гавьяа шийтгэлийн аль нь ч хэрэггүй. Хаанта монголчууд утган хүүхдийг оломт залгамжлагч гэдэг. Тийм болохоор Эсгүй Баатарын утган дүүг яахан тоомсорлохгүй хайж болох үлээ. Барьтаа угол Эсгүй Баатарын утган дүү нь байгаа юм. Хаанта хэрвээ танаа эцэг амьд сэрүүн байсан бол Дартагийн гэм нүглийг лавтаа уучлах байсан бoo за. Хэрвээ та тэрнийг нүднээс далд газар цөлнөө гэвэл эцэг өвгийн голомтыг өвгөө хийсэнтэй юуны ялгаа байх вүлээ те. Тийм үү жи. Тэрэнд эцгийнхээ хуучин нутаг үлчээрийг эзэмшүүлж хийчтэй. Тэгвээс өвг эцгий чинь голом тасрахгүй байх шүү. Барьтаа уугыг чин вангаар өргөмжиллөө. Чингис хааны далайн ачлалд мөргөё. Их хаан манай гэрийнхэнд хамгийн хүндлэл хишгийг хайрлаа. Та 6 хаан эзэнтэй чин үнэнч байцгаад юм шүү. Болж үзтээ. Юуных нь тийм их хүндлэл хишиг байгаа юм? Та дөнгөж нэг муу мянганы ноён боллоо шүү дээ. Гэтэл тэр муу Тэмүг ямар гавьяатай гэж төмтэй ноён болдог байна. Дээр нь бас мэрэгдийн цустай зүч 9,000 өрхөө шагнуулж байна. Юуны чинь дангасах гэж. Тэмүжингийнхэн давтагтаа тулаад байхад нь хамгийн сүүлд хэнийх тэднийхээс холдон нүсэн бэл.
13 жигүүрийн тулдааны үеэр хин Тимүүжинд ууц сэтгэл гаргаж оргууллаа да. Тэрнийг ялагдаад байхад хин овг аймгийн олныг дагуулна гэж хүчиг сэлбэж байлаа. Чи үсттэй. Эхнэр хүүхдээ хүртэл тэдний төлөө гаргуунд нь гаргаж явдаг мэдлэг биш үү? Хин тэрнийг 13 жигүүрийн тулдаанд ялцдахын даван дээр байхад нь амь хайргүй захиа хүргэж байлдах толдох бүрэн ашигтай цаг мөчийг хийж өгдөг үлээ. Хин мөн хөх тэнгэрээс асууж Тимүүжин Чингис хааны алдад хүргэсэн билээ. Миний хүү тэв тэнгэр бөө хөвчүү биш үү? Тийм болохоор Тимүүжингийн улс хагсыг бид эзэгнэн сухад болохгүй газаргүй. Тэр биднийг яаж чагнасан ахтахгүй байсан. Намайг оруулаа. Хаа амарч байна. Над их чухал яриг гарчаад байна алив. Би орноо. Монто орж болохгүй. Хаа эцэг минь. Би танаас. За. Миний зэвсгийн эрдэм зүчид хүрэхгүй юм уу? Харин миний байгуулсан гавьяа зүчихээс дутуу хэрэггүй. Та яхаараа зүчид 9000 өрх шагначгаад над болохоор 1000 өрх шагнадаг үлээ. Яхаараа иргэдийг номхотох танд би биш. Тэрнийг явуулдаг үлээ. Хэлж дуусваа. Үгүй. Тэр мэрэгдийн хүүхэд биш байлаа ч гэсэн би харин хүний хүүхэд гэж үү дээ. Хар. Хар гэж байна шүү. Чи хурд явахгүй юм уу? Намайг оруулаа. Вонта орж болохгүй Вонта. Эдгээр орол. Ангаха. Тэв тэнгэр бөө сэхүүн зан гаргаж миний ав хамрын газрыг булаагаад намайг болон агуул ардыг зодож жанчиж байна. Ангахдаа энэ хэргийг шийдэж өгөх үү? Яалаа гинэ. Чи босдод зодууллаа гэв. Чи өөр амьтаа бүхэн дийлдэхгүй гэж хэлдэггүй биш үү? Би яаж тэр хэргийг шийдэж өгөх болж байна? Гар муу заяуг амьт юм байна. Бид нар нэг муу мянгатын ноёндоо дээрлэхүүлж байдаг ямар чин гонгийнх байх вүлээ дээ. Тэр муу тэв тэнгэр бөөгөр галзуурч үзэхнэ. Ээж бит хоёрын харьяаны олон иргэн тэр дур дагаар орсон байна. Хан ах тэрэнд итгэдэг болохоор бид аяар нь хаас өөр яах вүлээ дээ. Бүгдээрээ байгаа хэрэггүй. Барах уу? Бэргийгч. Хан ах чинь бөө уур өндөө усан тэхвтэж байна. Аха. Та чинь 2-3 өдөр хаа эзэнд бараалхаагүй гэх юм. Би тэрний төлөө дайнд яваагүй цагт 3 жил уулзахгүй байсан ч намайг гэж тоохгүй шүү дээ. Өмд мянгат 100-ын ноёдууд өөрсдийн харьяалсан хэсэгт дэгж ормыг тогтоож өдөр шөнийн альж цагт дуудахад бэлэн цуглардаг байх хэрэгтэй. Өөр юу хэлээ? Жирийн ард иргэд. Зүйтэй. Хар зардууд жирийн цагт тоглол мэт номхон байж халдах дайны үед харцах шонхор мэт зөрөгтэй байвал зохино. Өн эцгийн сургаалыг хүндэтгэн дагахгүй. Нөхөр эхнэрийнхээ онгон ариунд итгэхгүй. Эхнэр нь нөхрийн хүслийг дагахгүй. Адам нь бэрээ таалахгүй. Бэр нь хадмаа хүндэтгэхгүй. Агс нь нялгсыг хайрлахгүй. Нялгас болчрууд агс ихсэн сургаалыг дагахгүй. Баян чинэлэг улсууд ядууд ордыг тэтгэхгүй. Ёс журам хууль цаазыг үл тоомсорлох зэрэг болон одол хэлэх, хуурм мэхлэх, голгой дайрам хийх энгийн иргэнийг бэлчээр туссан нарыг халахлах мэт адуу малын амгалан тайван бэлчгэд хөнөөлтэй байх болно. Болохоо. Ёстой болохоо. Мөн хөх тэнгэр нэгэн хорт хүмүүн төрийн эсрэг босож та нарын цусыг дахин уралцах нэ гэж байна. Авцгай, намайг дагаад яваарай.
Урсгал усанд хэртэй хувцсан угаан бузарлаж болохгүй. Ус болон үнс норм руу шээхийг чанд цаазлан хориглоно. Гал ширээ аяг тавган дээгүүр алхан гарч мөнх тэнгэрийн хилэн төрүүлгээс цайрлах хэрэгтэй. Айлбай хүн өөрийн 1110-аас дур мэдэн гарч болохгүй. Тийм хүнийг хадгалан нууж болохгүй. Хэрвээ энэ хуулийг зөрчвөл олонний өмнө цааслан хороож байсангаа. Тийм хүнийг нуун дарагдуулж байсан хүнийг яг Мөн адил шийдэхсгүй. Чингис хаантаа дээд тэнгэр чам сануулга өгч байна. Энгэр сахиус юу гэж байна? Танаа том дүү хасрыг харух намнахтаа сайн улсын их баатар мөн. Энэ талаар тэрнтэй игнэх үгүй гэж хэлэлцэх хүн олон байдаг л та. Гэтэл мөнх тэнгэр хасар та хоёрыг ээлжлэн төр барилцах учиртай гэж сануулan хэллээ. Энийг та сайтар тунгаан болно. Үгүй баймаар юм да. Тэр хэдэн өдөр дараалан бараалгалд ирсэггүй. Өөрийн нутаг оронд өөрөөс чинь дутуугүй эрх мэдэлтэй амтан байдаг сурагтай. Наадхаа сайн занчаад өг. Эмээ та хурдан очтоо. Та нар хоошоо явж байна. Хоол гэж байна шүү. Өөлөө ирлээ. Ээжүүд. Болж үз. Тийм үуч минь. Хасар ямар гим нэгэл үлдсэн болоод та нар хоорондоо ус сан тэрсэлдэх болов. Ээж минь та тогтож хайр. Би чадахгүй нэ. Хар бага наснаасаа хал зовлон амсалцаж хамаг улсыг хураахад чинь хасрал хамт цуг явсан мөсөн. Гэтэл өнөөдөр чи улсын их эзэн Чингис хаан болчиход өөрийн төрсөн дүүгээ хүртэл твчээ байж хардаж сэрдэх болоо юу? Ээжийн хэлгэнсэнд би айхын ихээр айж, ичхийн ихээр ичив. Ээж минь та буцаж байх тоо. Өргөнтөө буцах тоо. Хасар минь харъя да. Тэв тэнгэр бөөл хотгон өмөлсөн хэрэг байх юм л дээ. Тийм болохоор би их засаг хуулиндаа хааны удам угсааны хооронд хотгон өмөл яс хаягчийг цаазлан хороо гэж зайрлаг буулгая. Хаан би хүний нүр харахгүй бол Юм үгүй. Юу болов? ясаг хэлтэн ус тэв тэнгэрийн нутаг бэлчээр чуулган хурж байна. Би өөрийн харьяат иргэдээ авахар тэв тэнгэр тэлж сохрыг илгээвээс тэрнийг цодож эмээлийн үрүүлэн буцаасан байна. Би араас нь очтол зодхоор завдаж олон шүтэн бишрэгчд намайг илгэлэн доромжллоо. Тэр хонхт нар яасан хэцүү хүмүүс илээ. Энэ эмээлийн хүүхдүүд ер нь яах гээд байгаа юм болоо? Минлэг болон тэдний хүүгүүдэд дээдийн эрх ямбыг олгосон. Гэтэл саяхан нэлж хасрыг барь зодсон байна лээ. Тэрний ялыг хилцээг байгаа штэ. Юугаа тат? Хата. Тэр намайг биш хамгийн эзэн Чингис хааныг доромжилж байгаа хэрэг шүү. Чи тэдний зургаар сөгдөж байдаг. Тэдний таавар доромжлуулж байх шиг штэ. Баатар гэж юм байт юм уу? Өнөөдөр хонхны хүүд над дээр бараалахаар ирнэ. Тэр цаг чи Чингис хааны дөвдөө сана. Оо. Тэр цагт чамаа харж бай. Чингис хааны аврыг айлтгий. Мэнлэг эцэг та суугтун.
Нэг хэргийг хэлсэн шийдэх хэрэгтэй байна. Хаан эзэд баярлалаа. Тэв тэнгэрэ. Чи өчигдөр намайг сөгдүүлээд байсан. Би өнөөдөр чамтай хүчээнийг үзээдхий. Явъя. Яах гээд байгаа юм бэ? Ийм том болчоо жаахан хүүхдүүд чиг гэдэг нь. Гарцгаа. Хүчээ үзэх гээд байгаа бол гадаа гарч наадцгаа. Би та нарыг хармааргүй. Явъя. Гарцгаая гэж байна. Алив. Хата хөгч юм аа. Тэдний асуудалд битгий оролцсон. Аваа ахыг тэмүүг алчглаа. Та нар бүгдээрээ миний ах トゥ нар билээ. Би тэднийг үгэндээ оруулж чадахгүй тайдал. Та нар ч надад захирагдгаа байх нэ. Тэгвэл гараад уусраа олц. Мэндэг эцэг та хүүхдүүдээ аваад харж үзсэн чинь дэрвэн хаа. Хайц хүүхдүүд минь. Явцгаая. Тэв тэнгэр бөөхснээр бөө зарингууд Овг аймгийн их хэрэгт хөндлөнгөөс оролцдог журам өөрчлөгдлөө. Тэмүүжин жинхэнэ олны эзэн оройн дээд Чингис хааны байр сууриам баттгаж шатлаа. Түүний сүлдэт жадны үзүүр эцэг өвгдийн модон илжигт хадан алж байсан алтан улсын хааныг чиглэх цаг нэгэнт болжээ. Алтан улсын умард хязгаар Онгод аймаг. Онгод аймгийн 5,000-ын захирагч Алаан хуш эзэн Чингисийг талархан өгтөж байна. Бид ой өдрөн анд барилдаж одоо худууд болсон болохоор ясархаад юу хийх вүлээ? Ой шибан би хаа эцгийн амрыг айлтгаж байна. Оо хаас. Миний охин алах бэх ангилдмээр эрхлэн өссөн хүн. Тэр таргалсан дурсан эсгийг би аяар үзнэ. Тэр бэрдээ амьсгаа хайртай байдаг юм шүү дээ. Тэрний гомдоос хүн байх юм бол би тэрнтэй нэгийгээ үзэх хүчтэй байгаа юм шүү. Морлох дүү. 4 жилийн өмнө та 8 унсын элчийг барьж надтай хамт цэрэглэн хөдөлж тэднийг мөхөөж их тусыг хүргэсэн хүн шүү дээ. Манай хууд ч гэсэн намайг 5,000 өрхөөр шагнаж 88 гавьяа хатан сайдын игнэд багтаасан нь дээдийн хишиг мөн шүү дээ. Ингээд алтан улсын хаан чамайг манай талын хүн болсныг мэдэж байгаа юм. Алтан улсын хаанды вангажин өдөржин өнгө дарсанд шунаад өвчний үүр болоод байгаа гэсэн. Тэр намайг умартын хил хязгаараас ингэж суугаа гэж бодож байгаа тул дэлхий дахин амар төвшин гэж сэтгэж суугаа хэрэгэлдэ. Хаантан танаа 3 дугаар гүнж ирж байна.